Эрхэм хүндэт үзэг сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хинти медиа групп хүний хөгжил манлайлалын академи төрийн бас байгууллагын хамтран бүтээж буй 20 дугаар зууны мэрэгчнүүд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын соёлын гавьяа цэцгэлтэн Ичин хорлоогийн буян гишг өргөдөн оролцож байна. За энэхүү нэвтрүүлгийн маань зорилго бол ер нь одоо энэ 21-р зууныг авчрахад 20-р зуунд одоо ажиллаж амьдарч байсан хүмүүсийн маань одоо амьдралын түүх хийж бүтээсэн зүйлүүд гол хувь нэмрээ оруулсан байгаа шүү дээ. Тийм учраас бид нар өнөөдөр энэ нэвтрүүлгээр таны ажил мэргэжилтэй холбоотой болон одоо хувийн амьдралтай холбоотой тэгээд тухайн одоо нийгмийн үед одоо ямар шүү байв гэдгийг л одоо тодотгох зорилготой. Тэрнээс таны одоо энэ одоо соёлын гавьяа зүтгэлтэн болтол одоо туулж өнгөрүүлсэн энэ бүхнийг одоо энэ нэвтрүүлгийн богинохон хугацаанд ярих боломжгүй л дээ. Тэгээд хамгийн гол нь ингээд нөгөө мартагдаад үлдэж байгаа энэ зүйлүүдийг л одоо сэргээхэд бас хувь нэмэр оруулах зорилготой юм байгаа юм. За баярлалаа. Тэгээд та одоо өөрийнхөө төрж өссөн нутаг, хүүхэд нас энэ талаараа яриагаа эхлэе хоёлаа. За баярлалаа. Мөсөн чимэг цасан гоёлоо зөөсөн мөрөөдөл бүхний биелэл болсон 2026 онд шинэ оны шинэ жилийн гал халуун мэндийг хан хинтээчүүдтэй та бүхэндээ хүргэе. Энэ бас их гоё нэвтрүүлэг. Тэгээ яг хоо өөрийнхөө салбараас бас төлөөлөл болж орж байгаадаа бас баяртай байна. Хүүхэд нас гэдэг бол одоо хамгийн сайхан юм да. 100-ны 67-8%-ийг одоо өнгөрөөцсөн. Тэгээд яг одоо мэдээ орох цагаас л эхлээл хүүхэд өөрөө ямар байсан гэдгээл ярих болох те. Миний хүүхэд нас би бол 1959 онд Налах хотод Налахын хой талд Төв аймгийн Баянзүрх сум гэж байсан. Нэг Налахаас 3 км яваад очичдаг. Тэнд тэгээд нөгөө би ээжгээ гидсэнтэйсэн. Тэгээд ээж маань нөгөө Тикрэтэ авчаад дүүргээ рүүгээ 3 км алхаад тэр Төв аймгийн Баянзүрх сум нэг туул голын наахан талд манай тэр ээжийн дүүгийнх байсан байгаа. Тэгээд тэнд очиод яасан чи нөгөө явдалтай юм уу. Тэгээд би тэр хөдөө төрсөн. Тэгээд миний төрсэн газар нутаг Төв аймгийн Баянзүрх сум гэж явдаг. Яг өссөн газар нутаг маань бол Налах хот. Тэр үед Налах хот гэдэгээс одоогоор Улаанбаатар хотын Налах дүүрэгт төрж өссөн. Тэгээд Налахын 1-р 10 жилд сургуульд орсон хүүхэд насны маань одоо гол дурсамж болвол Монгол улстай ганцхан байдаг шилний үйлдвэрт ээж маань ажилладаг байсан болохоор тэр хүүхэд нас тэр үетэй холбоотой байдаг. Тэгээд одоо Налахынхаа 10 жилиг 1976 онд төгсөө 8 настайдаа сургуульд орсон. Та сая шилний үйлдвэр гэдээ ярьлаа. Одоо Налахад шилний үйлдвэр байсан гэдэг бол одоо бол мэдэх хүн тун ховор байх. Тэр шилний үйлдвэр ер нь ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Одоо гэсэндээ шилний үйлдвэр дээр ер нь хүүхэд нас маань өнгөрсөн гэдэг байна. Тэр талаар бас нэг тодруулаад ярьж. Шилний үйлдвэр гэж тэр үед одоо хүүхэд байхад одоо ингээд үе бас бодогдож ингээд заримдаа сүйдэлтийн нөө ээж маань ажиллаж байсан болохоор 3 ээлжээр ажилладаг. Өглөө 8-аас орон 16 цаг хүртэл 16-аас шөнийн 24 цаг 24-өөс өглөө 8 цаг 3 ээлж. Тэгээ манай ээж 3 ээлжид явдаг. Тэгэл би ч нөгөө хичээл тарахаараа зэрэг ээжтэйгээрээ өдөр нь байх юм бол орж гардаг. Маш их хортой хүнд нөхцөлд ажиллаж байсан байгаа. Тэгээд гол бүтээгдэхүүн нь болохоор архины шил, варины шил, тэгээд нөгөө загсны аквариум. Тэгээд дээрэс нь их гоё юм маслын сав, тэгэл нөгөө шувуунууд, загснууд хийдэг. Тэгээд зав чөлөөгөөрөө багш нарын баяр болохоор зэрэг ээж маань багштай ангийнхаа багштай аваач өгөөрэй гэдэг нөгөө шилэн укасаг гинэ ингээд гоё юу яатсан, мошгралтцсан дондор нь гоё тууз гүйцсэн юм шиг. Тэгээ тийм төрөл бүрийн олон одоо бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг байсан. Тэгэл ингээ харж байхад их том юм зууханд улаан гал асж байгаа юм шиг. Тэгээд наагур нь усан хөшигтэй нэг өндөр биетэй ахтар нэг тийм урт төмрөөр ингэж тэр галыг ингэж яаж байгаа тэр төмрийнхөө үзүүрт эргүүлж байгаа л нэг өтгөн тийм улаан гал шиг юм авчраал нөгөө нэг лонхны хэлбэртэй юуруу ингээл гоож болно. Тэгэнгүүт нь хайчлал тэгэл ингээл юуг нь уураар ингэж тэлдэг юм уу яа. Тэгээ гараад ирэнгүүт манай яаж тэрийн нэг
төмөр савар шиг тийм юм дээр ингэж гаргаж тавиа шарх шууганд оруулаад тэгдэг байсан шүү дээ. Тэгээд шилний үйлдвэрт хятадтай ээж маань ярихдаа бүгд найрамд хятад улс анх санаачсан дараагаар нь Пош Оросын холбооны улсуудын мэрэгчлэтнүүд ирж одоо өргөтгчээсэн ингээд ярьдаг байсан. Тэгээд их гоёо тэнд чинь тэгэл гой шилнүүдийн цоглуулж аваад айл гэр орж тоглоо тэгдэг байлаа. Тэгээ архины шил гэхээс нэр архины шил тараг бас шилтэй гардаг байсан шүү дээ. Арх тарганы шил хийдэг байсан юм байна. Тэгээ одоо архины шилийг чинь одоо дэлгүүрт буцааж нөгөө тушаадаг. Тэгээ архины шилний нөгөө амсар нь эмтрээгүй тийм шилийг 2 төгрөгөөр авдаг байсан байхгүй юу. Тэгэхээр чинь нэг архины шил олох юм бол өстө бөөн баяр аваач өгөөл 2 төгрөгөнд чихэр авахд бол нэлээд чихэр ирдэг тий. Тэгээд голдуул нэг ингээл нэг бензин тос ч юм уу янз бүрийн юм хийгээ хайцсан шил олно. Тэгэл тэрийгэ угаач цэвэрлээл дэлгүүрт аваач өгч идэг байсан шүү дээ. Тэр шилний би болохоор одоо нөгөө шилний үйлдвэрт ээж маань ажиллаж исэн газар болохоор архины шилийг ингээд нөгөө нэг хянагч нар нь тэр шарх шуугийг шарах тэр ингээ манераар иргэдэг өнөө тэнд нөгөө шилээ хяндаг тийм хүмүүсээ холон шилнүүдийг цав цагаан байлын өмсчөөл ингээл харьцагнуулаад тэгэл амн энтерхий дунд нь хиймээгүйсэн байвал шууд хаяал байдаг байсан. Тэгэхээр би болохоор нэг тэгж архины шилмэл өгж байгаагүй. Гэхдээ тэр үеийн 2 төгрөг гэдэг чинь маш их мөнгө шүү. Тийм шүү дээ. Гурил килограмм нь 1 төгрөг байсан шүү дээ. Талха төгрөг 40 мөнгө, төгрөг 70-ын бөөрөнхөө талах тэгэл ерөөсө 2 төгрөгт чинь юу юм. Зөндөө их юм ярьдаг тийм. За тэгээд мэдээж эмэгтэй хүүхэд юм чи тухайн үеийн хүүхдүүдийн тоглодог тоглоом бол тэгэл газар дээр зураал чартаа тоглох, дээс тоглох, бөмбөгөөр тоглох гэлээдгээс одоо тэр тоглоомуудаар тоглож байв. Тоглоно. Тэгэл нөгөө бөмбөг тоглоно гэхээр 3 төгрөгийн бөмбөг, 6 төгрөгийн бөмбөг, 9-ийн бөмбөг, 13-ийн бөмбөг гэл том жижигээрээ тий. Тэгэл тэр бөмбөгнүүдээрээ тоглоно. Найзуудтайгаа хашаанд нөгөө нэг ингэж паслаад янз бүрээр ингэж аваад тий. Янз бүрээр тоглож. 3 бөмбөгөөр ч одоо нөгөө нугас буутна гэж гол би нэгэ тоглоомч 3 бөмбөгөөр. Тий. Тэгэл чартаа болохоор зэрэг газар дээр зураал. Тэгэл тэрэн дээрээ нөгөө нэг шилний өдрөөс чинь гой шаазан маазангийн хагархаа тэр үед бол шаазан хийж байгаагүй. Тэгэл шил мэл шаазан баарын үйлдвэр бас тусдаа байсан тийм. Шилний үйлдвэр нь болохоор Монгол улсад ганцхан үйлдвэр байсан гэж ээж маань ярьдаг. Тэгэл чартаага тоглоно, дээсээ хурднаас хурдан гэл тап яп битэл бүр юу дөрөгтөл тэгээ тоглолдог байлш. Эргүүлдэг дээс тоглолдог байсан. За тэгээд тухайн үед ч одоо аль ч салбарт хүний нөөц ер нь ховор байсан тийм ээ. Тэгээд энэ 20 дугаар зуунд л ер нь бүх салбарт одоо мэрэгчлээ боловсон хүчнүүд бэлтгэгдэж ажилчин анги бий болж ирсэн шүү дээ. Тэгээд өөрөө одоо энэ Монгол улсын соёл урлагийн одоо гол одоо алдартнуудыг төрүүлж гаргасан багшийн сургуулийн соёлын сургуулийг төгссөн байдаг тийм ээ. Тэгээд энд ер нь илсэн орж ирсэн түүхээсээ яагаад соёлын ажилтан болъё гэж бодсон. Өөрөө болсон юм уу? Хэн нэгэн нөлөөлсөн байдгүй. Соёл урлаг гэдэг бол үнэхээр сайхан. Ягаад ч миний ээж болохоор нөгөө намайг ингээл сургуульд оронгоцсан. Миний охин ч яста урлагийн хүн болно. Бүр цэргийн ансамблийн хөгжимчин болно гэж намайг багаас тэгээд идэгсэн. Өөрөө ээж маань их дэмждэг гэсэн. Тэгээ өөрөө бас урлаг орон сайханд явах тийм боломж байгаагүй нөгөө 3 ээлжин юунд явдаг. Гэхдээ өөрөө бол тийм хөгжим тоглолтгүй дуу аялдаг тийм хүн байсан. Тэгээ намайг урлаг соёлын ажилтан болгох гол одоо чиглэлийн маань ээж нь суурь тавьж гисэн. Ажлаасаа таарч ирэл. За миний охин нэг концерт авах гэл нэг орон дээр орны урдуур ингээл хөшиг татаал тий. Тэгэл хөшгөө хаагаал нийгээл гарч ирэл тэгэл дуулж моолох тийм юунуудыг ээж маань суурь тавьж гисэн. Тэгээ би өөрөө ягаад ч би нэрээ хөгжимчин болох юм байна гэж тогтооцсон. Тэгээ бага наснаасаа Налаахын 6 дугаар хорооны улаан болон соёл урлагийн байгуулагч нь улаан гэр улаан болон клуб соёлын төв гэж хөгжсөн шүү дээ. Тэгээ улаан болонд нь нэг содвын сэрэнд болом гэдэг нэх гоо шанс тоглолдог ихч байсан. Тэгээ тэр ихчд ээж маань аваачч өгч шанс хөгжмийг тоглолт сургая гэд. Тэгээ тэнд дугуйланд явж байгаа. Тэгэл ер нь урлаг соёлын ажилтан болно, хөгжимчин болно гэсэн юу тэгсэн. Тэгээ тэр үед чинь нөгөө юу яадаг гэсэн Монгол орны чинь хэрэгцээтэй газар нь тэр нөгөө боловсон хүчнийг ингээд захиалдаг байсан юм уу? Дээрээс нь юу яадаг гэсэн чинь би нөгөө 1976 онд 8 дугаар анги төгсгöd
соёлын багшийн сургуулийн соёлын ангид нэг эмэгтэйгээд тэр бүр хүйсээр нь заагаад ирдэг байсан. Чинь азтай тэр нь таарад тэгээ дуу хөгжмийн багш маань надад тэр юуг өгөөд тэгээ тэнд очиж багшийн сургууль дээр очиж шалгуулж соёлын ангид орж ирсэн бас их хувь тохиолоо. Тий. 8 дугаар анги төгсөөд орно гэхэр ч 16-тай хүүхэд 16-тай оюутан болж байгаа. Тийм тэгээд налахаас вагоноор явж байгаа. Тэгээд намар болонгоот нөгөө оюутны байранд ороод тэгээд дараачлал нь ээж маань тэтгэвртэй гараад нөгөө шилний үйлдвэр чинь хортой нөхцөл учраас ээж маань 45 таатай тэтгэврт гарч ирсэн. Яг хүнд хортой нөхцөл гээд тэгээд намайг дагаад гэрээ нүүлгээд Улаанбаатар айл болчихсон. Туруучин тэр нэг орныхоо хөшгийг татаад концерт тоглодог байсан гэж ер нь тухайн үеийн хүүхдүүдэд тэгж үзээгүй хүүхэд ер нь бараг л байхгүй тийм. Олон хүүхдтэй айлуу чинь тэгэл ээлж дараагаараа гараал одоо тэг концертоо тоглодог. Ер нь тэгээд тухайн үеийн одоо хүмүүсийн одоо нийгмийн хөгжлийн байдал тэр одоо хүмүүсийн одоо тэр хандлага гэдэг юм уу ер нь одоо амьдралын хэв маяг бүгд ер нь адилхан байсан шүү дээ. Ингээд суугаад түүхээ ярихад ерөөсө дандаа л одоо яг нэг хэвийн тийм ээ. Одоогийнх шиг одоо ийм нэг олон сонголт гэдэг юм уу олон юм байгаагүй. Бүгдээрээ л яг л одоо нэг юм яриад байгаа юм шиг одоо гэр бүл болсон ч гэсэн одоо 200-гийн нэг ортой хоёр талаасаа нэг чамдаантай нийлж ийсэн ч гэдэг юм уу. Ингээл ярихаар бүгд ингээд адилхан байдаг байхгүй юу тийм. Тэгээд оюутны байранд амьдарч ирсэн гэд тэгж जैन. Тэгээд оюутны амьдрал бол сайхан тийм ээ. Тэгээд тэр үед та нар одоо стипенд бид нар ч одоо бүгд л одоо стипендтэй оюутнууд байлаа шүү дээ. Одоо хэдэн төгрөгийн стипенд авдаг байв? Яаж юунд зарцуулдаг байв? Тийм. Өнгөө суралцсан. Тэгээд дээрэс нь 200 төгрөгийн стипенд авдаг гэсэн. Тэгэнгүүтээ нөгөө сурлага хагасчлаас нь эхлээд одоо гайгүй сурлага сайтай сайн онц гэд яах юм бол 40 төгрөг 60 төгрөг нэмэл нөгөө техникум багшийн сургуульчин техникум гэж явдаг гэсэн та. Тэгэл нэмэгдэн. Тэгэл нөгөө байрны хүүхдүүд чинь өөрсдөө нөгөө хоол ундаа хийж идэхин тулд нэг 60,000 70,000 70 төгрөг 60 төгрөг 70 төгрөг нийлүүлээд тэгээд одоо нэг байранд чинь бид нар нэг сургуулаа амьдэрдэг гэсэн. Тэгээд нөгөө мөнгөө нийлүүлээд хоол хүнснийхээ зүйлийг бөгнүүлж аваад тэгэл нөгөө багшийн сургуулийн дотор байр чинь нэг юм хоолны одоо хоолоо хийдэг заалттай тэгээд тэрэндээ хоолндаа очиж иддэг байлаа шүү. Гоё. Тэгээд бид нар ч оюутны байранд ингээл хоолоо хийгээл тэр нэг хоолны өрөө гэдэг идэг шүү. Тий хоолны өрөө. Тэгээд тогоотой хоолоо алдсан шүү дээ ер нь үл те. Эрэгтэй хүүхдүүд бол бас тэгэл хоол тэгдэг байсан гэсэн тиймэрхүү юмнууд бол бас зөндөөл хөөрхөдөө тийм л байсан. Тийм үе байсан. Тэр эрэгтэй хүүхдүүд бас яагаад тэр хоол моол зарим нь тэгж авдаг гэсэн гол тэр үед чинь бас нөгөө нэг дээд курсуудыг ялгаа байсан юм шиг байгаа маа. Стипенд боохын үеэр ах нар нь одоо тэр хүүхдүүдээс тэр стипенднийх нь мөнгнөөс нь одоо авдаг юм уу яадгийн тийм юм байсан байж магадгүй. Тэгэл эрэгтэй хүүхдүүд хамгийн түрүүл мөнгөө дууссан байд. Сондог тий октод бол бас арай өөр хямхтай. Тэгтээ ер нь бол тухайн үеийн оюутнууд ер нь их сахилга бат сайтай. Ер нь илүү дутуу юмд мөнгө зарах нэг юу байдаггүй л байсан л да тий. Бидний үед чинь одоо ингээд бид нар ч одоо бас оюутан болсон юм чинь нөгөө нэг 2 салаа гэцэгтээ үсээс сүлжил очив штэ. Тэгэл бас нөгөө дээд ангийнхан 3 4 дугаар курсыг хараад үсээ гоё ингээд тайруулаад гоё олъё гэл тэгэхэр чин зэрэг тийм боломж байхгүй нэг нэвдэх зүгөөд очивол юу зөөцсөн гээл багш нар зөөлгөхгүй хумс энтрэ нэг тэр үед чинь гол төлөв их улаан онгор хумсаа боддог гэсэн тий. Тэгээ нэг юм шотгтой сормосны боддог байдаг гэсэн. Тэрийгээр ингээд бодож мотгаар зэрэг ерөөсөө норгож байгаа. Тий. Тэгэл ерөөсөө бодуулж модуулдаггүй тийм цаг үе байсан. Тэгээд хувцас сонор нь болохоор бас нөгөө нэг оюутнууд мөртлөө бас жигд хувцас өмснө гээл. Ангита тиймэрхүү тийм хувцснууд нэг форм ч гэхэд сургуулийн формноос арай өөрөөр бас жигд хувцалдаг гэсэн. За тэгээд сургуулаа төгсөөд ажлын гараагаа ер нь хаанаас эхэлжээв? Ямар газруудад ажиллаж байв? 20 настай төгссөн. Тэгээд тэр төгсгийн өмнө талд ч нэг дадлаг хийдэг. Аймагуудад очиж. Тэгээд би Архангай аймаг, манай анги Архангай аймагт ангаараа дадлаг хийх 45 хоногийн уртын дадлагт яваад тэгээд очисон чинь нөгөө наадан болохын үеэр тэгээ манай ангийнхнаар нөгөө
Архангай аймгийн төв дээр наадмын концерт бэлдүүлээд тэгээд бид нар концертоо тоглолцоод наадмын дараагаар сум сумандаа хойрлогдсон чи би Архангай аймгийн Булган суманд хойрлогдоод тэгээ Булган суманд очихгоо яжсэн чи ангийн багш дуудаад Булган сумын клубын эрхлэгч нь байхгүй юм байна. Тэгээд энэ Хинтэн аймгийн соёлын хэлтсээс танай аймаг юу ангиас одоо энд ажиллаад цалинтай ажиллах ийм 45 хоног цалинтай ажиллах клубын эрхлэгч хийчгээр хүүхэд байвал надад санал олгооч гэсэн. Тэгээ би чамайг сонгож байна гэдэг ангийн багш маа тэгээ би Булган суманд 45 хоног цалинтай клубын эрхлэгчийн юун дээр дадлаг гэсэн 45 хоног. Архангай. Тэгээ анхныхаа цалинг тэндээс буцахтаа аваад 375 төгрөг аваад тэр үеийн 375 төгрөг чинь зөөндөө их мөнгө. Ээж бүр гайхаад чи тэр юу вэ? Юу мөнгө олоод ирв. Тэгээ ингээд цалинтай хийсэн гэ. Тэгээд тэндээс тэр үеийн одоо клубын тэр дуу хөгжмийн багш нь Баасан гэдэг нэг аккордеон тоглодог ах байсан. Тэгээ одоо нөгөө нэг Эрдэнэ чимэг гэдэг дуучин байдаг шүү дээ. Тэдний ээж нь нэхэн Шамаа хорлоо гэдээ бага ангийн багш тэр ихс надаар шанс заалгаад. Тэрний ээж л юм байл л та одоо ингээ яриад. Тэгээд л уран сайханчтай 45 хоног концерт мэт. Тэр чинь улаан болон клубын үед чинь бол зүгээр нэг концерт тоглох биш. Бүх төрлийн үйл ажиллагааг явуулна. Иргэдийн, малчдын, хүүхэд залуучуудын нийгмийн бүхэл хүрээнд нөгөө явуулаар үйлчлэн, суурин үйлчлэн. Тэгэл тэдний амралт чөлөө цагаар тэднийг нийгэмшүүлэх, төлөвшүүлэх, алдаршуулах, сургах, хөгжүүлэх, гоо сайхны мэдрэмж таашаал олгох гэх бүхэл үйл ажиллагааг хариуц зохион байгуул олон арга хэлбэрийн төрөл бүрийн үйл ажиллагааг явуулдаг гэсэн. Тэгээд нөгөө одооных шиг компьютераар юм хэвлээд гаргахгүй дандаа гараараа ханы сонин аман сэтгүүл тэгээд зарлал марлалаа тэгээд нөгөө гуаш усан буудаг тэгээд нөгөө юу шрифтээр бичиж гаргадаг энэ төр байлж. Тэс нэг цууян буун дээр юм уу эсвэл нөгөө улаан цэнхэр даавун дээр чинь гол нөгөө үсэг хайшиж зарлалаа бичин тий. Гэрээр бичиж наан ураа лоосон гаргана. Тэгээд тэр үед чинь нөгөө нэг намын тогтолцоонд ор үсэл суртлын өндөр хэмжээнд зохион байгуулах хэрэгтэй гэл тэр үйл ажиллагаагаа явуулахад маш олон хоног бэлтгэл хий. Тийм байсан. За тэгээд яг албан ёсоор одоо ажиллаж эхэлсэн газар нь. Яг албан ёсоор тэгээд 1980 онд шалгалтаа өгчөөд тэгсэн чинь бас ангийн багш маань дуудаад за соёлын ангиас нэг хүүхдийг одоо Орос руу ингээд онц төгссөн хүүхдийг соёлын одоо дээд сургуульд явуулах юм байна. Баяшгаач хичээгээрэй гэдэг. Тэгэл төгсгөө шалгалтаа өгсөн чинь би нийгэм судлалын хичээлийг дунд өгчдөг юм да. Тэгээ явж чадаагүй. Тэгээд би нөгөө ээжтэйгээ хамт амьдардаг гэсэн ээж маань өндөр настай. Тэгээд ангийн багш маань бас их сайхан тэр үеийн хүмүүс их хүнлэг байжээ. Тэр үед ч одоо хаана хэрэгцээтэй вэ? Аль нутгийн хамаагүй тэр Монгол улсын өнцөг болон бүрт хаана клуб одоо нэг өсөндөө бол бид нар соёл гэгэрлийн ажилтан гэсэн мэргэжлэр төгсдөг байсан. Одоогоор бодоход бол клубын эрхлэгчээр төгсөж исэн юм шиг байгаа. Тэгээд хаана л одоо клубын эрхлэгч дотор байна. Тэр газар руу хуваарлаа явуулчихдаг чинь ангийн багш яамны тэр нөгөө болгосон хүчин дээр ороод өндөр настай ээжтэйгээ байдгийн хөдөө явах боломжгүй та энэ хүүхдийг нэг дипломын нэштэйшн явуулахгүй байх боломж байна уу гэдгсэн. Тэгсэн чи арай ангийн багш би чамаа ингэж хэлсэн чинь чамайг ажлаа олоод ир гэж байна. Тэгээд дипломыг чи аваад үлдсэн шүү. Тэгэхгүй нөгөө диплом явуулчихад диплом явсан газар руугаа явдаг болдгийм биш. Тэгээд байжсэн чи харин төмөр замын соёлын ордонд шодрог хөгжимч аавна гэсэн зарлал байна гэд манай нэг хаяаны нэг ах ирж хэлээд тэгээд тэнд очиж шалгалт өгөөд тэгээд анхны гараагаа Улаанбаатар хотын төмөр замчдын соёлын ордонд шодрог хөгжимчнээр орж эхэлчихсэн. Тэгээд дараагаар нь Монгол улсын урлаг соёлын ууган голомт амгалан дахь олноо жанжин клубч нэрлэгдсэн Сүхбаатарын нэрэмжит клубт хөгжмийн багшаар ороод тэгээд нэг 3 жил ажиллаад дараа нь одоо энэ жүжигчин Ууханы Батбаатар гэж залуугийн Уухан дарга маань тэтгэвртэй гараад надад одоо тэр клубын эрхлэгчийн ажлыг хүлээлгэж өгөөд тэгээд жанжин клубт клубын эрхлэгч хийж хагаад гэр бүлийнхээ хүнийг дагаад Хинтэн аймгийн Батнар усан намайг би дуу хөгжмийн багш болох сонирхолтой байхгүй чинь намайг дуу хөгжмийн багшийн оронтой манай сургуульд гарсан дуу хөгжмийн багш маань орлон шилжиж байгаа гэх юм л Уухантаас ирсэн чинь нөгөө сургууль нь амарцсан би 6 сард тэгээ сургууль нь амарцсан байжгаад одоо 9 сарын 1 гэхээр л авна гэдэг. Тэгээд би чинь 3 сар ажилгүй болчихоор зэрэг нэг хөдөлмөрийн дэвтэр тасарчих гээд байдаг.
Тэгээд одоо яана миний хөдөлмөрийн дэвтэр тасарчих нэж тэгээд орсон чи харин манай соёлын төвийн номын санч бэрхэд гэрнээ эдгэн шилжигч чи номын санч хийхүү соёлын төв тэгэхээр тгийгээд тэгээд соёлын төвдөө номын санчаар 2 жил ажиллаад тэгээд дараа нь соёлын төвийн захирал гэдэг байсан тэр үед захирлаар томилогдоод 25 жил соёлын төвийн захирал хийж гад гавьяаныхаа амралтанд 2015 онд гарсан. Одоо 10 гаруй жил болчихж байгаа юм шүү дээ би. Цаг хугацаа ингээл айгүй хурдан өнгөрч. Ямар хурдан. Тэгэд ер нь ингээд ярихад хүмүүс мэднэ үү гэхээс Батнорвын буяал гэж ярьдаг шүү дээ. Тэгээд аль нутгийн чуу юм ба Батнорвых л гэж хүмүүс ер нь боддог сайхан газар ирсэн. Намайг чи алган дээр бөмбөрүүлчихсэн шүү дээ өөр. Тэгээд яг буяншиг гавьяатын ажлын амжилтыг бол одоо хинти төдийгүй одоо улс даяар ер нь мэднэ гэж хэлж болно. Яагаад гэвэл одоо энэ сумын соёлын төв одоо сүүл соёлын төв нэртэй болсон шүү дээ, тийм ээ. Энэ сумын соёлын төвийг одоо өдий хэмжээнд удирдах авч явна. Эндээ одоо ингээд тогтвор суурьшилтай ажиллах юм бол хувь хүн ч яаж өсөж дэвжиж ямар амжилт гаргаж болдгоо тухайн орон нутгийн одоо хүмүүсийн соёл урлагийн үйлчилгээг ямар төвшөнд үзүүлж одоо тэр хүмүүсийг соён гэгэрүүлж болох уу гэдгийг одоо үзүүлж чадсан одоо ийм сайхан амжилтыг бүтээсэн гэдгийг мэднэ л дээ тий. Одоо тэгэл улсад гэхэд хоёронтой төрүүлсэн одоо хошоо тэргүүний соёлын төв тэгэл аймагтаа гэхэд 20 гаруй удаа тэргүүн болоод дид байрыг эзэлж исэн. Тэгэхээр энэ бол үнэхээр тэр тогтвор суурьшилтай ажилласан. Гэхдээ тогтвор ер нь сумын соёлын төвүүд маань бас ямар шүү байдгүй гэдгийг би ч бас төр захиргааны байгууллагт ажиллаж байсны хувьд бол мэднэ л дээ. Тэгэхэд ер нь бол Батнорвын сумын соёлын төв бол онцгой гэдэг юм уу одоо яг ажил үүргээ бол одоо 100-аас дээш гэж хэлэх байх та ер нь тийм тэгжил одоо биелүүлдэг байсан одоо тэрний ч одоо урд дунд одоо өөрөө энэ сайхан алдар хүндийн эзэн боллоо хамт олон ч гэсэн сайн сайхан явж байгаа ийм зүйл байгаа. Тэгээд ер нь сумын соёлын төв соёл урлагийн үйлчилгээ гэдэг юм одоо маш өргөн хүрээтэй үйлчилгээг үзүүлдэг шүү дээ. Бүхэл одоо түрүүн ч бас өөрөө нэлээд дурдж хэлсэн. Тэгэхээр энийг үзүүлэхийн тулд одоо тэгэл одоо сайдлын пэрэм дээр үйдэг юм уу, хатлангийн бригад дээр үйдэг юм уу очиж үзүүлдэг. Тэгээд энийг ер нь ямар шүү маягаар явдаг байв. Тэр үед одоо бэрхшээл ямар юм байсан. Одоо ер нь тухайн үед ч одоо юмыг бэрхшээл гэж ер нь бол хардаггүй хийх ёстой ажил гэж үздэг байсан шүү дээ. Тэгээ тэр талаараа бас нэг сонин сайхан дурсамж байна. За баярлалаа. Ер нь манай Батнорвын сумын соёлын байгууллага бол угаасаа их суур сайтай. Дээр үесээ сайхан кино, улаан болон клуб үесээ тэгээ соёлын төв 1988 оны 9 сарын 27-нд Батнорвын сумын социализмын зам нэгдлийн хөрөнгөөр 28 өрөө цэцлэгтэй 2 давхар сайхан зориултын барилгыг одоо баригдсан. Тэр үеийн одоо нэгдлийн дарга сэдв дарга маань тэгээд намын одоо Монгол ардын хувьсгалт нам гэж хэлсэн баха. Тэр хувьсгалт намын үрийн нарийн бичгийн дарга навааны цэвэн содном за одоо нэгтлэн байсан пүрвэ эдийн засагч гэдэг пүрвэга энтер маань одоо тэгээд ард иргэдийнхээ тэр урлаг уран сайхны тэр соёл хөгжих соён гэгээрэх тэр сайхан юунд одоо тэр нэгдлийн хөрөнгөөр тийм сайхан соёлын төв баригдаа. Би тэгээд өөрөө 1989 онд ирсэн их сайхан соёлын төв байсан. Тэгээд суур сайтай ер нь их хариуцлагатай үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг. Одоо тэгээ манайхаа ярьдаг ш сосрын баян хууртал одоо бүжгэлдэг байлаа гэж ярьдаг баг. Тэгэхээр чин тэр одоо улам суур сайтай байсан. Тэгээд их сайхан хамт олонны дунд орж би ажиллаад миний хамт олон надтай одоо би чинь 25 жил гэж 25 жил залуул нэг үеийнхэн байж тэ. Тэгээд намын санч мэрэгжлийн одоо ичнэд сургаад ер нь бол соёлын төвд мэрэгжлийн боловсон хүчлэл одоо тусгай мэрэгжлийн боловсон хүчлэлд ажиллах ёстой гэдэг тэр юуг бол тэр социализмын үеийн багшийн сургуулийн үед бид нар номын заалгацсан болохоор тэгжил үздэг. Тэгээд бүжгийн багш маань болохоор курст явж мэрдээд хөгжмийн багш маань мэрэгжлэх орон нутгийн сурчлах танхимын ажилтан гэдэг. Соёлын төвч хөдөөгийн соёлын төвч нь номын сан орон нутгийн сурчлах танхим киноцэг тэгээ соёлын төвгөө 4 цогц үйлчилгээгээр хөдөөгийн иргэд малчтад явуулаар болон суурин үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд ганц одоо талархлын тоглолт, урлагийн бүтээлийн тоглолт гэхээсээ илүүтэй маш олон төрлийн арга хэлбэрийн үйл ажиллагаа одоо мэдээлэл сурталчилгааг явуулдаг юмс. Тэгээд тэр үеийн одоо тоног техник хэрэгслийн тэр одоогийн шиг ийм сайхан элбэг дэлбэг биш шүү. Тэгээд дээрээс нь нөгөө дэд бүтц муутай тэгээд нөгөө нэг цахилгаан үүсгүүр
муутай нэг дизель асдаг. Ороодоо нэг 2-3 цаг асан. Тэгэл тэрэнд чинь орой болгон үйл ажиллагаа явуулах хэвээр соёлын төв иргэдийнхээ дунд ямар цулаа цаг. Тэгээд нэг киноны АБ моторыг л бензин хийгээл, масл хийгээл тэргээрэл одоо их үйл ажиллагаа явуулдаг. Кино гаргана, үдшилэг уулзалт зохион байгуулна, тоглоом явуулна, диско бужиг явуулна. Олон одоо ажлуудыг. Тэгээд шинэ жил болохоор ч зэрэг одоо шинэ жилийн багт наадам, шинэ жилийн одоо концерт тэгэл их л олон үйл ажиллагаануудыг явуулаар бүр бид нар шинэ жилээ тэмдэглэхдээ бүр хөдөөгийн малчуудаа өндөр настай хүмүүстэй бүжгийн багшигаа өвлийн өвгөн болоод нэг уран сайхан жохныгоо цасан охин болгоод 69 машиндаа суулгаад гэрт нь бэлэг аваачиж өгч одоо бас тэр олон жил нэгдэлт олон жил хөдөлмөрсөн хүмүүсээ урамшуулах гад баярлуулах гад өрх гэрийн үйлчлэгээ хүртэл ингээ явуул. Тэгээ соёлын ажилчин болохоор нэг хүнээс нэг хэсэг хүн бүлэг хүмүүс албан байгууллага аж ахуй нэгж нийтийг хамарсан хүрээнд явуулж ах хэрэгтэй гэдэг утгаараа. Тэгээ сая хэллээ л дээ танай соёлын төвчнөр үнэхээр ийм одоо зориултын гоё байртай байсан. Тэр бас хүмүүсийн ажилдах урам зориг гэдэг юм ажлын үр дүн гаргахад их нөлөөлсөн ба. Тэгээ нэгдлийн хөрөнгөөр барьж исэн юм биш үү тий. Тэгээ бусад сумдууд нь соёлын төвийн барилга байшин бол үнэхээр хэцүү байсан. Одоо бол бүх сумдууд сайхан одоо соёлын төвтэй болж л дээ тийм ээ. Тэр нэгдлийн хөрөнгөөр тэгээ баригдаад 1991 онд улсын төсөвт одоо шилжигдэж ирсэн. Тэр үеэс нөгөө соёлын нэгдлийн хөрөнгө үйжгаад одоо тийм тэгээд 1991 онд яг би чи 91 онд ажилласан. Тэгээд 91 оны дундуур улсын төсөвт баланснаас шилжиж ирээд тэгээд л одоо соёлын төв гэдэг ерөөсөө өөрийн гэсэн статустай болоод захиран зарцуулах төсөв хөрөнгөтэй болоод орлого хийх болоод тэгээ бид нар чинь тэр үедээ нөгөө үйл ажиллагаануудаа тэр болгон бас үнэлэхгүй ард иргэдээ чинь хамруулахын тулд тэднийг одоо нийгэмшүүл төлөвшүүлэхийн тулд тэгээд нөгөө нэг лекц тий сонсгол тэгэл хагас өдөр болгоны өглөө сонсголоор дөрөвдгийн орой болгон лекцтэй гээл тэрний чинь хажуугаар нөгөө номын үзэсгэлэн гаргах шинэ номоо сурталчлах тэгэл нөгөө иргэдийн гар дээр байгаа түүхийн болон өв эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн гаргах тэгээд бид нарын нэг санаачилж ирсэн бол 1991 оноос хөдөөгийн багуудыг малчтын донд багуудын урлаг спортын баг наадам гэдгийг санаачлаа. Тэрэн дотор их олон үзүүлэлттэй адуучин тамтантай эмнэг болгоол, нуурах шуурн, шагаа харваа, за тэгэл бугуул шидэх уургалах гэл тийм юмнуудыг оруулаад айл болохоор нөгөө хөдөөгийн малчтын одоо хүч чадлыгаас өв соёлыг нь одоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлах багуудыг хооронд нь одоо бас ингээд сайхан бие биенээсээ сурах тийм юмнуудыг зааж өгсөн. Тэгээ иргэдийн гар дээр байгаа эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн гаргах, угийн бичиг хөтлөлт энтрийн түүх соёлын дурсгалт гарцуудыг одоо хаана ямар түүх дурсгалт газрууд байна гэдгийг айл орхиор явж бүртгэн баримтж судалгаа мэдээлэл авч бүртгэлд оруулах уран сайханчдын одоо 1950-аас дээш уран сайханчдынхаа судалгаа ямыг гаргаж тэднэрийг алдаршуулах гэдэг их л ажлуудыг хийдэг байж тээ. За тэгэхээр одоо сумын соёлын төв тоглогдож байгаа концерт гээл тэгэхэд нөгөө нэг сайн дурын уран сайханчд маань тоглодог тийм ээ. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо тоглолтод өмсөх хувцсыг яаж бэлтгэс хүмүүс өөрийнхөө хувцастай ордог юм уу? Соёлын төв одоо тийм хувцастай байдгүй. Тэр үеийн одоо нийгмийн одоо бид нар ч нөгөө нэг зах зээл нийгэм эдийн засгийн шилжилтийн өрнөлийн үед л би яг ажиллаж байсан. Тэгэхээр зэрэг тэр 90-ад оны үед нэг юм хомос болцсон. Тэгээд уран сайханчдынхаа хувцсыг тэр үед их ховор байсан нэг ямаа хилэн гэд ярьдаг гэсэн тийм улаан хүрэн ногоон өнгийн тийм ямаа хилэнгээр гоё юм одооных шиг бас тийм юу хээ угац гаргаал тэгэл ингээл сумынхаа одоо юм ойдог хүмүүсээр оюулаад тэгэл гослол дуучдیں۔ Ингээл хөгжимчдийнхөө дээл юунуудыг болохоор зэрэг нөгөө атлас аваад цагаан атлас аваад дээгүр нэг тийм хөх торгоор тийм юу шиг юу хийгээд тэгэл ингээд энэ тэнд явахдаа нөгөө нэг
бид нар би болохоор нөгөө ажилтнуудаа ийм хүсэл тавьдаг гэсэн. Бид нар хараа нийгэмтэйгээ ингээ хөл зараа зэрэгцэж явах, манлайлж явахын тулд мэрэгжлийн байгууллагуудын тоглолт юмнуудыг их үзүүлдэг. Тэгээд нөгөө ирээл чуулгахаа тоглолт энэ хувцас их гоё юм байна. Нэг иймэрхүү юм хийх юм байна гэж харж аваад тэгэл дэлгүүр хошооноос одоо Улаанбаатараас ах мах дээрээс тийм юу атлас матлас аваад трийгээ хийлгээл тэгэл яадаг. Тэгээ болчгүй л бас хувийнх нь хувцсыг өмсөөлөхгүй л боддог гэсэн. Тэгээд хамгийн гол юм чинь нөгөө соёлын одоо урлагийн тайз гэдэг бол хүмүүст гоо сайхны мэдрэмж таашаалыг одоо тэр бие авч явж байгаа байр байдал бүхэл юмыг л тэр тайзан дээр ямар байна вэ тэр хүмүүст одоо үлгэр жишээ дуурай болох аль болохоор цэвэр цэмцгэр патентд одоо патент гэхэд чинь л зэрэг патенттай гудамжинд явж ирсэн патенттай гарахгүй тоос шараагүй галалтсан одоо тийм байх үсгэцгээ яаж амтлага тэр бүхэл зүйлүүд дээр л бас нэлээд анхаарал тавьдаг байсан. Тэгээд бас их сайхан болгочтдаг л байсан. Тэгээ ерөнхийдөө бол бидний гол анхаардаг юм бол ер нь орон сайханчид ардын авьяаснуудынхаа тоглолтын хувцсан дээр нь их ач холбогдол өгдөг байсан шүү. Ер нь тэгээд одоо тухайн үед ч одоо мэрэгжлийн урлагийн байгууллагуудаас хөдөө орон нутгуудаар одоо томилолтоор явж бригадаар явна гэж ярьдаг байсан шүү дээ. Тийм үйлчилгээ очдог байсан байх те. Тэгэхэд одоо сумынхан бол зэрэгтэл дүүрнэл үздэг байх тийм ээ. Гол хүсэн хүлээдэг юм нь тэр л байлаа шүү дээ. Тэгэл ер нь голдуул баг задгаан машинтай за нэг автобустай ч юм уу сүүлдээ нэг тэгж очдог байсан байх те. Тийм мэрэгжлийн урлагийн байгууллагууд ч одоо паз автобустай тэгэл очно тэгэл тэр тоглолтыг үзүүлэхийн тулд бид нар чинь зарлал мэдээлэл хүргэн тэрнээс гадна нөгөө соёлын төв чинь явуулаар үйлчлэнэ. Одоо хөдөөгийн айл өрх малчин өрхөд очих өндөр настай ахмадуудын өрх гэрт очих тэгээд дээрэс нөгөө нэг баг баригадуудын нөгөө сайлын перм механикчсан одоо хадлангийн салаа ургацын талбай гэж очино. Тэгээд тэнд очихдаа болохоор зэрэг тэр үеийн одоо манай нэг киноны Юндэн ах энтрийн одоо санаачилсан нөгөө нэг тракторт бүхийг хийгээ тэгээд тэрэн дотор нь явуулын номын сан соёлын төвийн урлагийн тоглолт кино үсчин бүр усанд оруулдаг. Манай одоо кино механикч Адиа Озар ах маань одоо тэр Юндэнгой энтрээ санаа авсан байлгүй. Тэгээд тракторын чиргүүл дээр сууцгаагаал хэдүүлээ тэгэл үйлчлэгээ хүргэдэг, ээж бүрэн үйлчлэгээ хүргэдэг. Тийм байлаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр ч нөгөө хадлан салаа баригадын нөгөө гаргаж байгаа амжилтуудыг тэгээд дээрэс нь нөгөө нэг аман сэтгүүл энэ төргээдсэн ханын сонин тэр юун дээр ч нөгөө тааруу ажиллаж байгаанууд дээр нь одоо гахаач гэдэг юм уу сайн ажиллаж байгаанууд дээр нь тийм зураг мураг яагаад тэр одоо бүр их тийм их хариуцлагатай их шудраг одоо хүмүүсийг одоогор бол эрхэнд нь халдчихж байгаа юм шиг л одоо тэр муу ажилласан энэ сайн ажилласан социалист хөдөлмөрийн бригадын юуг тэгж давуулуулан биелүүлсэн гэсэн гээл тэгээд уриал аацсан бичэл явдаг гэсэн шин. Тэгээд хөдөөнийхэн асар их ном уншдаг. Тэгээд бүр ингээд бид нар манай хамт олон ч нөгөө бөөнөрөө л явна дандаа. Тэгээд нөгөө киноныхаа мотороор юугаа гаргаал. Орон харанхуй болохоор цагаан юу бүчгээ яваал. Тэгээд киногоо гаргаад галын наадам хийгээл. Тэгэл одоо тэр хүмүүсийн алжаалыг тайлах тэр хүмүүсэд одоо ажиллах итэх урам зориг өгөх сэтгэл санаагийн сэргийх соён гэгээр тийм л үйлчлэгүүдийг хүргэж байсан юм байна да. За тэгээд одоо бид хоёрын энэ ярилцж байгаа цаг мөчүүл бас их онцгой үед болж байна. Одоо ганцхан хоногийн дараа 2026 оноо угтаа авах гэж байна. За тэгээд энэ 20 дугаар зууны үед одоо энэ шинэ оноо яаж угтдаг байсан, шинэ жилээ хэрхэн тэмдэглэдэг байсан. Энэ бол бас их сонин түүх болж байгаа. Одоо бид нар сүүлийн үеийн олон одоо шинэ жилийн шинэ оноо угтах үйл ажиллагаанд оролцож байна шүү дээ. Тэгэхээр урд нь бидний одоо нэг оролцдог байсан тэр шинэ жил шиг болохгүй. Миний л хувьд бас нэг тийм сэтгэл дундуур байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо тэр үед одоо бид нар чинь сурагч цэцэрлэгийн хүүхэд байхасаа эхлээл одоо тэр шинэ оны үйл ажиллагаанд оролцдог байлаа шүү дээ. Тэгэхээр сайхан дурсамжуудаасаа бидний үед бол шинэ жил гоё яж тий. Одоо бол өвөл зөнгүүл алим мандрин гардаг болж бидний үед чи алим мандрин ховор тэгээд нөгөө тэр гарч явах үед нь ингээд алим мандрин
мандрин ч биш. Альма ялангуяа аваад хөлдөөчдөг тий. Тэгэл хөлдөөчгөө тэрний үнэр гоё. Тэгэл нөгөө модон цохид зөөлж байгаа нөгөө альма өөр шинэ жилээр одоо ээж аваа бөхөр иддэг. Шинэ жилийн засахын тулд ийм сайхан бэлэн гацуур энэ төр бол одооных шиг ийм гоё гацуур ховорхон. Ер нь ой модоос л гацуур авчирч яг том газруудаа. Манайх нөгөө бүрэн хааны модны үйлдвэрт байсан байхгүй намайг баг байхад. Тэгэл нөгөө нэг ёлко засъя гэл хар аав ээж нөгөө амжихгүй байнгут нь би хүртэл сүх бариад л мод руу ороод жижигхэн юу нарс штэ гацуур биш нарс мод цавчиж авчираад гэртээ ёлко засчдаг энэ төр тийм л байсан байхгүй юу. Би болохоор нөгөө бид нар болохоор зэрэг нөгөө тийм одоо нарсал ах та тий. Тэгэл авчираад гадаана соёлын төвийнхөө гадна талд бас засна. Тэгээд дотор талдаа бас засна. Тэгдэг байсан. Тэгээд тэрний өмнө талд ч нөгөө хүүхэд байхад чинь шинэ жилээ тэмдэглэхээр гацуур мацуур гэрт олдохгүй тэгэнгүүт ингээд дэвтрийн цаасаа хайж байгаа ногооноор бодож байгаад нэг нарийнхан прессний төмөрт ингэж юу яаш ингэж гацуур олгоод тэгээд дээрэс нь нөгөө дэвтрийнхээ цаасыг нугуулж хайчилж байгаа усан будгаар будж байгаа нөгөөтг нь умаач нь хатангуут нь ингээд жанхуугаар нааш ингэж цаграг олгоод тэгээд ингээд нарийнхан утас ягаад цагаан хөвөн ховор штэ тий. Тэгээ цагаан хөвөнгөө ингэж норгож байгаа л ингээл цасан ширхэг болгоод за нөгөө цасан огт нь цасан ширхгээ одооных шиг ингээд нөгөө нэг цацаж яадаг бүжгэлдэг ш тэр үед чинь нөгөө нэг энхийн цагаан тагтаа шиг эргэн бүжгэлээ ирж яваа галуу шиг дуулан бүжгэлээ ай дагаа дуулан бүжгэлээ арааса гараасаа бариад тойрон бүжгэлээ гэх. Тэгтээ нөгөө цасан ширхгээ ингээд цацдаг ш. Тэгт чи нөгөө янз бүрийн гоё 24-ийн чихрийнхаа чихрийн цааснуудыг суулгаж жижигхэн болгож хайчлаад карманаасаа аваад нөгөөтгөө ингээд цацаал. Тийм л үе байж. Тэгээд одоо бол бүр боловсронгуй, гоё чимэглэл ихтэй, гоё байж. Тэр үед бас нэг ховор юм нэг Оросын дэлгүүрээс л шинэ жилийн тоглоом юмнууд гардаг байж тээ, тий. Одоо тэгээд юун дээр шинэ жилээр нэг ганц гарч ирж байгаа юм нэг өвлийн өвгөн байгаа. Тэгээд нэг бэлэгдлийн чанартай нэг хоёр цасан охин дагуулад ирж байгаа. Бидний үед чинь нөгөө амжилтууд тий олон 10 тагтаа, үнэг, чон, алиалагч тэгээд юу шинэ хуучин он гэл гардаг гэсэн тий. Одоо алиалагч гээл тэгэх чинь нэг хавтгаж ав шавгарч ав гэд хоёр алиалагч. Тэгэл болохгүй юм дуранд нь тий. Дурандаал тэгэл нэг алиалагчийн дуранд өртчихвээ гээл хүмүүс чинь айгаал тэгэл одоо амжилттай сайн хүмүүсийг нь дурандаал бас шүүмжилж хэлэх юмнуудыг нь шүүмжлээл ингээл алиалагч гээл байдаг байлаа. Тэгэл жишээлбэл одоо чоныг нөгөө нэг оруулахгүй гээл те. Тэгэл нэг амтан болгон чи өөрөөсөө гоё хилдэг үхтэй. Тэгэл одоо нэг хулгайч хөх очтой би худал хилж үзээгүй би гээл тэгэл намайг одоо наадамдаа оруулаач гээл ингээл гуугаал те. Тэгэл туулаа гэхэд чи нөгөө бүжин гүдэ дагуулчихсан баавга хитэн бамбрууша дагуулсан гэл олон амтантай. Тэгээ бас багтнаадам гэд гоё юм болдог байсан. Янз. Тэгээ багтнаадам гэдэг маань ерөөсөө ингээд баг хийгээд ямар нэгэн дүрд хувираад хүмүүс нөгөө хин энд бол одоо энэ багны цаана хэн бэ гэдгийг нь таадаг байхгүй тий. Тэгээ аль болохоор таалгахгүй байх гал ингээд танигдахгүй байх гал тоглодог. Тэгэхээр одоо тэгээ бас одоо нэг сүлд модны дуу байна шүү дээ. Одоо гончиг сумлаагаа бадраагван үгай тий цайлан мөнгөн тэнгэртэй гэл ингээл эхлэхээр л одоо ингээл шинэ жил гэж боддог байсан. Одоо ингээл сүүлийн үед бүр энэ сүлд модны дуу нэг ч явахгүй юм шинэ жилүүдэд орж үзэж байгаа хгүй. Одоо сүүлийн үеийн одоо цаг цагаараа л гэх байлгүй одоо сүүлийн үеийн дуунууд гэл ингээл шинэ жилийн дуунууд байсан ч гэсэн энэ дуу байхгүй л надад ерөөсөө тэр шинэ жилийн уур амьсгал орж ирэхгүй байгаа юм шиг санагддаг. Шинэ жилийн хамгийн гоё бидний үед бол их бялуу гэж байсан юм уу? Би л амт. Тэгэл одоо шинэ жилийн хамгийн одоо гоё юм бол ерөөсөө сүл одоо тэр цалин мөнгөн тэнгэртэй сасан уулнаад басан гэдэг энэ л одоо их гоё. Тэгээд нөгөө шинэ гарсан жилдээ шижгэр амжилт гаргаад шилэн цартаа хуурандаа шилдэг дуугаа аяал яг энэ мэт чинь л одоо бидний жинхэнэ сэтгэлийг хөглөдөг бүр өөрөө ирэхгүй огшоодаг тийм үү. Би нэг хүүхэд байхдаа нэгдүгээр ангид онц сураад тэгээд өвлийн өвгөнөөс бэлэг аавна нэгэн ангид сурагч боёо шиг ирээрээ гээл тэгдгийн. Тэгээд нөгөө сургуулийн спорт зал нь налахын сургуулийн спорт зал нь шинж үзэл тойроос сууж исэн чинь гинт нэг тийм үлээвэр хөгжмийн нэг тийм дүүп хөгжим
бум гэл дуурсан ч гэсэн ингээл яг амьд баавгаа ороод ирж байгаа байхгүй юу. Ингэсэн. Тэнгүүт нь яг ирээл намайг чиглэл ирэнгүүт би гараалгүйгээд айгаа цогтаагаад ээж дээр нулимсаагүй л ээж нөгөө шилний урд яасан миний охин баавгаа намайг авах гээд гэл уйлцсан очиж гэсэн. Тэгээд нөгөө бэлгээс авсан байхгүй. Баавгаанаас айгаа. Тийм бүр энэ амьд юм шиг хүртэл тэгж хийж байсан баг ш. Тэгээ одоо шинэ жилийн нэг юм бол одоо сургуулийн сурагчдын хувьд бол онц сурсан хүүхдүүд өвлийн өвгний бэлэг авна гэж нэг гоё юм байлаа. Түрүүн би нөгөө хэлжсэн шүү дээ. Нөгөө тухайн үеийн нийгмийн хүмүүсийн амьдрал ерөнхийдөө л ижлэхэн байсан гэл шинэ жилийн дурсамж гэж ярих л тэгэл алин мандрин гэж ярихгүй хүн байдаггүй тий. Тэгээд чи хөдөө орон нутгад бол ялангуяа маш ховор шүү дээ. Хөдөө төвгүүл ховор байсан л да. Тэгэл нэг октябрийн баяраас хойш алим хаяа нэг юу гарч ирнэ алим. Тэгэн гут ээж аваад ингээ хадгалцдаг байхгүй. Авдрандаа хийн. Тэгээ би ч одоо 6 эрэгтэй дүүтэй олоола. Тэгэл нөгөө шинэ жилээр нөгөөтхөө идэнэ гэл ээжийг авдар онгойлгонгууд парк хийгээл гүүж очиод үнэрийг үнэртчихээл тэгэл авдраа чинь тийм л байдаг байла. Тэгээд одоо бол хүмүүс бас энийг тэгэл нөгөө мандрин гараал мандрины хайсыг нөгөө сургуулийн хүүхдүүд нөгөө ангийн хөвгүүрт чинь ингээ нүдрөө ингээ шахан хорсаал өстэй нэрээ ингээл хялцаад тэгэл мандринийхаа хальсыг хүртэл хайдаггүй байла шүү дээ. Халуун усанд хийгээд компот болгоод уугаад фишн дээрээ 100хан дээрээ тавьчихаар нөгөөтг чинь ингээ үнэртэл тий жоохон ийм эсгэлэн болоод нөгөө 100 гэд батсан чинь бидний формын хувцас их гоё ээжээ цав цагаан зах манжаатаг нөө цагаан партик нөө хүрэн формон дээр өмсөж эндүүдэл тий. Тэгэл нөгөө зарим нөгөө юу янданда харин янданда ингэж эндээ. Тэгээд зэв болчоор зэрэг болох. За гоё сайхан дурсамж байна. Ингээд бас ингээл шинэ жилийн дурсамж гэлдгүүл ярих юм одоо. Багтнаад модын чинь их ач холбогдол өгдөг л манай сумынхан нөгөө төрийн 6 5 байгууллагуудынхаа донд багт наадам зарлана. Тэгээд нөгөө нэг шалгаруулна. Тэгэл юу янгот ингээл суглуулцдаг аахгүй. Тэгэл тэр эхлээд би нөгөө мэдхгүй тэр эмнэлэг гэж ярьчихаар нөгөө хүмүүс чинь эмнэлгийн тэр гэд таньдаг болохоор тэр байна гэд сүүлдээ нөгөө аль байгууллагыг хэлэхгүй суглуулад алин ч мэддэхгүй гаргана. Тэгээд сумынхан чинь бас их гярхааш бас ерөн л таньчих гээд байдаг шүү. Тэгэл эхлээл цаас маасаар баг гэдэг байсан. Сүүлдээ маарлаар хийдэг ба сүүлдээ тэгэл улам гойчлог одоо л багт наадам хийхээ байцсан байлээ. Би л цасан охин нэлээд хэдэн жил болж исэн бас тагтаа болдог байсан байхгүй юу. Тэгээд тагтааны ингээд нөгөө битүү баг өмсөөд маарлыг метрийн маарлыг нөгөө юу цинкэнд хий цинкэр болгоод одоо тэгэл дэвж орж ирээд л шинэ жил боллоо гэдгийг одоо зарлаа. Байсан ч гэнэ тагтаа бужигдсан шүү. Тэгээд манайх үзэх юмтэй л одоо болдог байж тээ. Одоо бол тэгэл нэг танхим цугдраад нэг яг ажлын амжилт юм аяараа шагнал урамшил яваал нэг хоол идэл тардаг. Хэдэн бүжиг хийдэг ийм л баяр. Нийгмэн тийм болцсон тий. Тэр баяр бол одоо их гоё. Гойцлогдсон их гоё олчээ. Одоо тэгээд л одоо ийм үед ажиллаж исэн бол бас ямар гоё юм те гэж хаяа бодогдцдаг ш. Бүх юм нь бэлэн. Бид нар бол дандаа өөрсдөө одоо нэг өөрхийн үйлдвэрлэл гэдэг шиг дандаа өөрсдөө бүтээдэг байсан тий. Хийдэг байсан. Бэлэн юм. Тэгээд нэг үе чинь одоо шинжилд орох гэж хүмүүс бас бүр их гойдог үс гэзгээ гоёлын засалт хийлгэн гээл тэгэл одоо саа маагаар чимэглээл яадаг байсан бол одоо бас хүмүүс нэлээд тийм энгийн тал руугаа даруу болсон байна лээ тий. Манайх нөгөө Бүрэн хааны модны үйлдвэр гээд газар байсан гээд ярьж ирсэн шүү дээ. Тэнд нэг орос мэрэгчлэн байдаг байсан байхгүй юу. Одоо бүтэн нэр мэрийг мэдхгүй л дээ. Андрэ гээд тэгдээ. Тэгээ хүүхдийг нэг Ира гээд миний үеийн охин байдаг байсан байхгүй юу. Тэднийх манайд нэг ийм цаан чимэглэл өгөө тэр үе чинь нөгөө мутсан нарийнхан ийм нэг цаа байдаг шүү дээ. Бүр нэг нарийнхан тийм цаа. Тэгээд нэг ийм хуруу хэртэ өргөн нэг ийм буржийлгсан тийм гоё 4-5 өнгийн цаа өгөөд. Одоо манайх шиг тийм гоё ялко зассан айл байхгүй л их баярлж байдаг гэсэн тий. Гоё. Тэгээ соёлын төвдөө нөгөө нэг иргэдэд жил болгоно л нөгөө шинэ жилээ тэмдэглээл тэгээд жил болгоно л аял болохоор айтаахан иргэдийнхээ сэтгэл санааг одоо гоё байлгах гал үзэн штэ. Тэгээ бид нар чи янз бүрэл хамгийн сүүлд нөгөө нэг манай бүжгийн багш жаргалагч өвгөн болдог. Тэгэл жил болгон өвгнөө өөр. Би ястай өвгнийг янзалдаг гэсэн штэ. Юу
цасан ширхий огтойгоо бүжгэлж орж ирнэ. Нэг жил нь. Тэгэл бүжиглүүлнэ. Дараагаар нь дуулуулна өгнө. Тэгж жаад нэг өдөр яаж өөр болгодог гингүүт ер нь өгнийг нэг усны тэргэн дээр суулгаад усны тэргээ ингээд гойж чимээд тэгээд аюу инээдтэй юм бол чимээ тэгээд 40 метан 50-аад түрээд явдаг усны тэрэг шүү дээ. Тэрийг гойж чимгээд алиалагчаараа тэгээд жаргалч дээр нэг сандал байлаа алиалагч нь сайн байна уу гэж өгнөөс чирэл гараад ирсэн жаргалч сандал нь хөдлөө гаачих гээд дондогноод болтгоо. Тэгээд оя би өстө хэзээч дахиж усны тэрэгэн дээр суухгүй шүү гэдэг. Ой нэг болчихсон. За тэгээд бид нар ч одоо 20 дугаар 100 21 дугаар 100 гээд одоо 201 дамжин амьдарч байгаа бас юм сонирхолтой сайх үед амьдарч байна. Тэгээд 2000 он гарахад одоо Монгол улс маань коммунизмд орно гэж одоо ярьдаг байлаа шүү дээ. Тэгээд ер нь одоо өргөцсөн зочдоос нэг хоёр асуултыг хүн бүхнээс асууя гэж байгаа юм л да. Тэгээд тэр 100 солигдох мөч ямар байв те 2000 оныг яаж ухтжээ 2000 одоо тэр бодож ирсэн шиг одоо болов уу гэдэг нэг асуулт байна. Нөгөөх нь болохоор одоо тухайн үед одоо ажил дээр юм уу, хувийн амьдралд чинь ч юм уу тохиолдож байсан тийм одоо баяртай, дурсамжтай, сургамжтай эсвэл одоо инээдтэй, хөгжилтэй тийм зүйлээсээ бас сонирхуулаач гэж нэг юм хоёр асуултыг асуусан. Гоё асуулт байна. Ер нь мэдээж 100-аас 1000 руу шилжинэ гэдэг бол тэр хувь хүний их тохиол түүхэн одоо бас бодит ийм гоё түүх гэж боддог тий. Тэгээ бид нар чинь коммунизмд очихоор ямар ч одоо нэг үлгэршгэл юм ярьдаг байсан ш. Тэгэл одоо тэрлүү шилжинэ гэж бодчихсон чинь харин ч зах зээл нийгэм эдийн засгийн шилжилтийн үед очоод 90-ад оны үед ч одоо юм хомс болоод тэр үеийн юм одоо ер нь жоохон хэцүү л болж исэн. Тэгээд одоо яг явцын дунд нийгэм хөгжөөд ирэхээр бас их сайхан л болжлээ л да. Бидний яг мөрөөдөж тэр коммунист нийгэмд ингэн тэгнэ гэдэг болвол нэг их биелээ олж чадаагүй байх таа гэж өөрөө чинь асууж авах оронд бодогдчихлаа. Гэхдээ бид нар бол өөрсдийнхөө хийх ёстой ажлаа хийгээл амьдрах ёстой ажлаа хариуцаж одоо ажил амьдралаа зохицуулаад явдаг байлаа да. Тэгээд нэг их айхтар дор орцсон байхгүй, нэг их дээшилцсэн байхгүй. Тэгээ яг зах зээл нийгэм эдийн засаг шилжилт өрнөлийн үед бас хувийн өмчтэй болоод тийм ээ. Тэгээд бас гоё юмнууд бол байсан. Манай соёлын байгууллагын хувьд бол бас тэр үед нэг уналтанд орсон шүү. Ягаад гэвэл одоо бүх зүйл нь ингээд дээрээс хангагддаг байсан бол тэр үед ч төсөв санхүүжилтанд дутмаг болоод тийм эзэн засгийн уналтанд ороод тиймэрхүү юмнууд бол гарч ирсэн. Тэгээд ямар ч байсан зах зээл нийгэм одоо өрнөл шилжилтийн үед бол манай соёлын төв үе таалгаа ердөө хааж байгаагүй бүр илүү одоо тэр гэрэл гэгээ байхгүй тэр үед нь соёлын төвдөл хүмүүсийг ирж ажилуулъя гэж хамт олноороо зүтгэж гэр орондоо одоо дандаа ороотож очиж баяраа гэр бүлтэйгээ хамт тэмдэглэж чадахгүй ийм одоо уууд бол их байсан. Тэгээд одоо бодоход эргээд бодоход би бас ажилтнууд хамт олнуудаа өрөвддөг шүү дээ хөөрхөдөө ажил төмний төлөө ингэх ёстой шүү гэл бас их л хатуу байдаг байжтай л гэдэг. Тэгээд ер нь мэрэгжлийн л онцлог юм да тий соёл урлагийн байгууллагын бол ер нь тэгэл хүмүүсийн амралт сайхан үеэр л дандаа одоо иргэдэд үйлчлэгээ үзүүлж идэг. Тэгээд эмнэлгийн байгууллагын бол тэгэл жилийн 4 улиралд үргэлжил одоо бас тиймэрхүү байдалтай л. Тэгэл тэр шинэ жил ингээл он солигдох үед иргэдүүдтэй бид нар бас аль болохоор эхлээл ингээд цаасан буудагчаар ингэж буудаж он 2000 одоо тэдэн он гарлаа 1900 тэдэн он гарлаа гэл ингэдэг байсан. Сүүлдээ нэг шинэ жилийн юу болсон чинь нэг юм хятадын нэг ингээд цацдаг нэг цас гарч байна байдаг. Тэрийг нь багны араас ингээд юуны тайсан дээрээ дээш нь гаргаж байгаа. Дээрээс нь ингэж цацуулж гаргадаг. Тэгжсэнаа сүүлдээ нэг галт салиутыг гадаа буудуулдаг. Тэгсэн чинь манай аж ахуйн ажилтан ган эрдэнэгээ залуу тэрийг буудлаа. Бид нар ерөөсөө яаж үзээгүй буудуулж үзээгүй. Дотор талд бас ингээд салиутууд ингээд доороос нэг жижигхэн буудаг салиут. Тэрийг нэг төсөв хөрөнгө муутай юм чинь ердөө за хүүхдийн тоглолтын дээр энэ хоёрыг хэрэглэн насан туршидын тоглолт дээр энэ хоёрыг хэрэглэн ингээд тайсан дээр зоочдөг байхгүй. Тэгсэн чинь зоочод байжсэн чинь төгсөх болол пут гэл
Нөгөөдгөө асуусан чинь нөгөө тайзан дээр байсан хүүхдүүд ч гэсэн хуйлрал алга болсон чинь зэрэгтэл сууж исэн үзэгчд арагшаага айгаад цооч. Тийм юм үзээгүй. Тийм юм үзээгүй. Тэгээд нөгөө би ч нөгөө бэлтгэл юмаа бэлтгэдэг шүү дээ. Миний бас буруу байхгүй юу? Ганц одоо нөгөө нэг илүү аваад тэрийг нэг ингэн шүү, цочин шүү, ийм гал гарan шуугаа хэлчихгүй хаашаа үзэгчтэйгээ тоглолтод орсон хүүхэд багш нартайгаа сандарчгүй л дээ. Тэстэй инээдтэй юм болж ирсэн шүү. Тэр ястай. Тэгээд одоо ингээд энэ гэрлэн гой чимэглэлүүд бий болсон байна л да. Тэр үед чинь нөгөө нэг гэрлийн шилийг одоо лампыг будаад нөгөө л усан будгаараа будантай улаан ногоон хөхийган өнгөөр будаал тэгэл ингээл юугаараа одоо нөгөө та нар соёлын төвөөрөл яадаг байх те байр майр одоо ажлын газар мазраа тэгж чимгэлдэг байсан шүү дээ. Хөрөөдөж авчирсан гацуурм одоо нөгөө будсан 25 лампын будсан усан будгаар будсан шилнүүд дээрэл тэгэл уцаар ингээл холбож гэрэл гаргана шүү. Тийм л ээж те тэгээд одоо их үлгэршигч юм шиг эргээд бодоход те. Тэгээ гоё дурсан хамтаа сайхан шүү. Санаа. За ер нь нэвтрүүлгийн цаг маань ингээд өндөрлөх тийшээ болж байна. Тэгээд та бас одоо хэлээсэ гэж бодсон зүйл одоо асуугаагүй үлдсэн бас сонирхолтой тийм зүйл бас үзэгчтэй хамтаа тийм. За баярлалаа. Тэгээд ийм их хүндтэй их том нэртэй ийм одоо контентэд орцож байгаадаа их баяртай байна. Тэгээд одоо манай Хинтээ аймгийн одоо соёлын одоо сумдуудын клуб соёлын төвүүдэд ажиллаж байсан мундаг сайхан соёлын ажилтнууд маань байдаг. Одоо тухайлбал манай киноны Юндан ах маань байна. Дадал сумын клубын эрхлэх соёлын төвийн одоо дарга байсан Янжмаа эгч маань байна. Манай Биндрийн амар сайхан маань байна. Одоо Ахмад уяас ингээд дурдах юм бол олон одоо чадварлаг сайхан тэр бүгдээс туршлага авч ажиллаж байсан. Дунд үеийнхнээс одоо дурсах юм бол манай одоо Баян мөнх сумын Болдбаатар маань байна. Мөрөн сумын Цэнд баяр маань байна. Одоо Хурхын Онон гоо маань байна. За дадлын одоо залуу үеэс болохоор дадлын ганган туул, одоо энэ бор өндрийн чуука, одоо энэ хэрлэн сумын соёлын төвийн дараа ганч өдөр гэл олон сайхан одоо соёлын мэрэгжилтэй эзэн болсон. Үнэхээр соёлын ажлыг одоо ийм байдаг шүү гэдгийг тэр төрөл бүрээр нь иргэдэд нийтэд хүргэх гэсэн одоо чөлөө цагаар нь дугуйлан сургалтууд хичээлэх төрөл бүрийн үйл ажиллагаа явал энэ ажгаар чадмаг хийж байгаа энэ соёлын ажилтнуудаараа би байнга бахархаж явдаг. Тэгээд одоо хамгийн сүүлд хэлэхэд киноны Юндан ахт маань нэг Монгол улсын соёлын гавьяас зүтгэлт гэсэн цолыг авахын дээдэр хамгийн түрүү авах ёстой хүн маань ингээд нэг тэр сайхан төрийн шагналыг утахгүй хүртчих واخа гэж дандаа сэтгэлдээ бодож явдаг. Тэгээд ийм сайхан одоо нэвтрүүлгийг бэлтэж байгаа санаачилсан таандаа маш их баярлалаа. Шинэ ондоо эрүүл инх саруу сайхан дүүрэн бэлгтэй төвшин жаргалтай ажил үйлсэн амжилт бүтээлээр ариун азтай хэмэртэй алтан шар зам нь үлцэтгш ашиг орлого ариунтай төр улс маань төвшин амгалан төмөн олон маань мөнхөд амгалан байхаа ерөөлийг өргөё. Баярлалаа. Ерөөл Батар шигэ. За Юндан гоо гэхээс манай дараагийн нэвтрүүлгийн нэг дугаарын зочин бол яалтчгүй Юндан гоо маань байгаа. Баярлалаа. Одоо нөө бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино Владимир Ильич Ленин гэж байна шүү дээ. Одоо за тэрийг жинхэнэ түгээн дэлгэрүүлжсэн одоо үлгэр жишээ одоо өөрөө ажлынх нь сайхан үнэлж хэлж байна. Юндан гоогоо одоо нэг дугаарынхаа зочноор урина гэдээ бүр төлөвлөсөн байгаа. Тэгээд. За баярлалаа. Сайхан. За манай өнөөдрийн нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Тун удахгүй дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Баяр таа.